Дараагийн мэдээг танилцуулъя. Дэлхийд алдартай Азад тэргүүлдэг их сургууль болох Токиогийн их сургууль шинэ факультет нээхээр болсон байна. За энэхүү факультет нь 2027 онд нэгдэх бөгөөд тус факультетээр дамжуулан гадны олон орны шилдэг оюутнуудыг татан тус усад сургах боломжийг олгох зорилгоор тухайн факультетийг нээх болсон шийдвэрийг гаргасан байна. За Токиогийн их сургуулийн хувьд бол 1958 онд хамгийн сүүлд бол шинэ факультет нээж байсан байна. За бараг 70 жилийн дараа бол шинэ факультетийг нээх шийдвэрийг гаргаж байгаа юм байна. За энэхүү факультетийн орох хичээлүүд нь бол бүхэлдээ англи хэл дээр хичээлүүд нь заагдана. За нийтдээ 5 жилийн хугацаанд бол бакалавр болон магистрийн нэгдсэн хөтөлбөрийг эзэмших боломжтой. За энэ шинэ факультетийг шинэ хөтөлбөрүүдийг нээж байгаа явдал нь бол тус сургууль олон улсад өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, за мөн Япон болон гадны ихтэй сургуулиудын шилдэг оюутнуудыг татах зорилготой юм байна. За тухайн факультет нь 2027 оны 9-р сард Токиогийн Хонго хотгон дох Токио нэртэй коллеж болж шинээр нээгдэх ийм төлөвлөгөөг нь танилцуулсан юм байна. За энэ хөтөлбөрийн гол зорилго нь дэлхийд дахин тулгамдж буй асуудлуудыг, ялангуяа нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, ирээдүйн удирдагчдыг бэлтгэх зорилготойгоор байгуулагдаж байгаа юм байна. За мөн энэ шинэ факультетийн тэргүүнээр нь бол анх удаа гадны эрдэмтэн ажиллаж декан болох юм байна. За хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын тал хувь нь бол гадны оюутнууд байна гэж үзэж байна. За тэгээд оюутнууд бол кампусаас гадуур 1 жилийн хугацаанд компани дээр дадлаг хийж ажиллана. За гадаадд суралцах оюутан солилцооны хөтөлбөрт ч гэсэн хамрагдах боломжтой болох юм байна. За энэ удаагийн шинэ факультетэд элсэх оюутнуудын шалгалтыг авахдаа одоо хэрэгжилж байгаа бичгийн шалгалтаас өөр хэлбэрээр оюутнуудыг шалгаж сонгон авах юм байна. Факультетийн хичээлийн жил бол бас Японы хичээлийн жилээс ялгаатай байдлаар эхлэх юм байна. За Японд бол хичээлийн бүх факультетийн, ялангуяа Токиогийн сургуулийн бүх факультет бол 4-р сараас эхлээ шинэ хичээлийн жил нээгддэг бол за энэ шинэ факультет бол 9-р сараас үйл ажиллагаагаа эхлэх юм байна. За Токиогийн сургууль 1958 онд бол эмнэлзэн шинжлэх ухааны сургуулийг байгуулсан. За түүнээс хойш бол анх удаа шинэ факультетыг шинээр байгуулж байгаа юм байна. За мэдээж хэрэг бол Токиогийн сургуулийн ерөнхийлөгч Фужи Терогийн мэдгдснээр ганцхан сургууль байгуулснаар энэ бүх асуудлуудыг, ялангуяа нийгэм тулгамдж байгаа асуудлуудыг шийдэх боломжгүй. Гэхдээ энэхүү сургуулиар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт байгаа шилдэг оюутнуудыг энд татан авчирч эрдэм шинжилгээний хөтөлбөрүүдийг хөгжүүлэх, за тэдний өмнө тулгамдж байгаа сургалтын хэрэгцээг хангахад гол зорилгоо тавьж ажиллах юм байна. Токиогийн их сургуулийн хувьд бол гадны оюутнуудыг татах чиглэлд ихээхэн идэвхтэй ажиллаж байгаа юм байна. За 2040 он гэхэд бол бакалаврын зэрэгээр суралцж байгаа гадаад оюутнуудын тоо 30%, төгсөлтийн буюу бакалаврын дараах сургалтанд сурж байгаа оюутнуудын 40 гаруй хувийг бол гадаад оюутан байлгах ийм зорилтыг тавьж байгаа юм байна. За Япон улсын хувьд ч гэсэн бол гадны оюутнуудыг татах чиглэлд ихээхэн зорилт тавьж ажиллаж байгаа. За 2033 он гэхэд бол Япон улс 400 мянган гадаад оюутнуудыг өөрийн улсдаа сургана. За нийтдээ 500 мянга гаруй Япон оюутныг бол гадаадд сургах ийм зорилт тавьж байгаа юм байна. За 2023 оны байдлаар Япон улсад 280 мянга орчим гадны оюутан суралцж байгаа. За энэ үзүүлэлт нь бол 2022 онтой харьцуулахад 21%-аар өссөн үзүүлэлт болж байгаа юм байна. За энэ өсөлтийг гаргах гол шалтгаан нь бол эдгээр гадны оюутнууд бол Япон хэл сурахаар дийлэнхтэй Япон улсад суралцж байгаа юм байна. За Япон улсын хувьд бол ийхүү гадны оюутнуудыг татаж сургах болсон хүн ам зүйн асуудалтай холбоотой. За ялангуяа Зүүн Азийн орнуудын дунд бол энэ хөгшрөлт, хүн амын хөгшрөлтийн асуудал бол нийгмийн томоохон асуудал болж байгаа. Тийм учраас бол гадны оюутнуудыг татах заавалмаар бол тэднийг хөдөлмөрийн зах зээлд оруулах нь бол эдийн засгийн болон нийгэм тулгамдж байгаа тэрхүү асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй юм байна. За тухайлах юм бол Тайваны хувьд бол 65 ба түүнээс дээш насны хүн амд эзлэх хувь бол 2050 он гэхэд 35% хүрнэ. Өмнөд Солонгост 37, за Японд бол 38% болж өсөх юм байна. За энэ гурав дотроосоо бол хамгийн хөгшин хүн амтай улс нь бол Япончууд юм байна. За одоо Японы хүн амын 29% нь 65-аас дээш насныхан байгаа учраас эдгээр гадны оюутнуудыг авчрах замаар бол энэ нийгмийн асуудлуудаа шийдэх. За дээрээс нь бол сургуулиудад бол суралцах оюутнууд байхгүй болж байгаа учраас гадны оюутнуудыг эрэлтийг бий болгох замаар сургуулийнхаа үйл ажиллагааг дэмжих зорилтыг их сургуулиуд тавьж байгаа. За дээрээс нь их сургуулаа төгсөөд Японд ажиллах боломжоор нь хангах зорилго
болохоор одоо гадны хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг Япон англи хэлээр хөдөлмөр эрхлэх тэр боломжийг нь бол нэмэгдүүлж байгаа юм байна. За Японы олон улсын бизнесийн харилцааны хүрээлэнгээс 2019 онд хийсэн судалгаагаар Японы компаниудын 40% нь ажилд авахдаа англи хэлний мэдлэгтэй байхыг бол шаарддаг болсон байна. Заавал одоо Япон хэлээр бас ажил хөдөлмөр эрхлэх тийм шаардлага тавих байдал нь бол багасч байгаа юм байна.